Эзэн ашиглалтанд орох юм танах. Одоо манайх энэ 11 сарын сүүлд ирэхэд ашиглалтанд орно. Том төслүүд игээд нэг юм зовлон байна. Том төслүүдээр зурагч байгаа 12-уудын хэмжээ уртууд төслийн онцлогоос шатаа хэсчдэг. Тэрүүгээр нь хийхээр Монгол улсад байгаа 12-ийнхаа төрөл стандартууд нь хоцрогдсон хэмжээ нөгдгөө. Түүнээс шалтгаалаад зурган дээр маш их өөрчлөлт хийгдэг. Өөрчлөлтөөр хүндрэлүүд гардаг. Монгол улсад том бүтээн байгуулалт үйлдвэрлэлтэй холбогдолтой олон улсын стандартуудыг оруулж ирээд том даацын 12-ууд гаргамаар байна. Тэгжээтэй том даацын төвшин цаана юмнууд гарч ирнэ. Тэгэхээр бас энэ тал дээр манай энэ 14 үйлдвэрлэгч нар бас энэ салбараа тэргүүлэх хэрэгтэй. Багнуурт одоо бүтээн байгуулалт явж байгаа Монгол Хятадын хамтарсан Мессис гэдэг ийм хаягдл төмөр боловсруулах үйлдвэртэй танилцж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол жил 150 мянган тонн хаягдмал төмрөөс төмөрийн бүтээгдэхүүн гарах боломжтой байна. Одоогийн тооцоогоор 40-60 мянган тонн. За хаягдмал ийм төмөр бүтээгдэхүүн аваад ямар бүтээгдэхүүн гаргах гэдэг нөхө биднээсийн барилга төсөлд хамгийн ихтэйгээ 10 туур гатан дээрэс нь одоо энэ баяжуулах үйлдвэрүүдэд хэрэглэгддэг бөмбөлөгцөг барилгын материал хэрэглэгддэг дуух таавар шивэлэр ийм одоо хийцлүүдийг гаргах боломжтой юм олон улсын стандартад нийцсэн сайхан үйлдвэрийн явцтай танилцж байна. Одоо ингээ үйлдвэрлэл бол ер нь бол одоо 12 сар ихэд бол ашиглалтанд орох боломжтой юм үйлдвэрлэл. Тэгээд 35 тонны ийм хайлуулах үйлдвэртэй. Монгол улсын одоо хөгжлийн хамгийн гол тулгуур бол металл хийцний үйлдвэрлэл, гангийн үйлдвэрлэл байх болно. Тэгээд тэдгээрийн туршилтын хэсэг болох юм 150 мянган тонны хүчин чадалтай юм үйлдвэрлэл бол явагдаад ингээд хийж чадвар бол маш их баяртай. Монгол улсад ийм бүтээн байгуулалтууд бол явах хэрэгтэй. Улаанбаатар хотод явах том бүтээн байгуулалтын хувьд бол Монгол улсад байгаа одоо энэ түүхий үйлдвэрлэгчнэрээ эхлээд 100% ажлын байртаа хангуулах гэдэг бодлогыг одоо энэ томоохон гэрээ контрактуудаараа дамжуулж бодлогыг барина. Яагаад гэвэл хамгийн түрүүнд Монгол үйлдвэрүүд Монгол хүмүүс ажилтаа бүтээн байгуулалттай байх энэ боломжийг энэ бүтээн байгуулалтын он жилүүдэд бол баримтлаж явуулах болно.